хүндрэлтэй асуудлууд бий. Уурхайн бүтээгдэхүүнийг зарж борлуулахад асар өндөр үн хүрж исэн нэг үе бий. $10,000 хүрж исэн штэ. Тэгээд энэ эргэж унаад $6,000, $5,000 болж ингэж унсан ийм хүндрэлтэй үе баг. Тэгээд энэ уурхайн олон мянган ажилтан, энэ хотын олон мянган гэр бүл, энэ улс орны хувь заяанд энэ уурхай бол маш их үр гүйцэтгэдэг. Ийм учраас энэ үйл ажиллагаа тасралтгүй явж явах ёстой. Өсөн нэмэгдэх ийм байдлаар цаашаа явж явах ёстой. Үйлдвэр хүчин чадлаа өргөтгөж орлогын хэмжээгээ нэмэгдүүлснээр үүнийгээ дагаад улсад төлөх татварын хэмжээ ч өснө. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн онд улсад 462 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол энэ онд энэ хэмжээг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм а. Бид цаашдаа ирээдүйн 10 жил хөгжих концепцийг өнөөдөр боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд 10 жилээр хөгжүүлэх концепцийг 95 оноос эхэлж 2 удаа 10 жилийн концепцийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр 2 дахь концепцийн хамгийн том хөрөнгө оруулалттай хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг бид өнөөдөр хүлээж авч байна. Эрдэнэт үйлдвэрийн Монгол улсын эдийн засагт оруулж байгаа хөрөнгө оруулалт юу юунаас илүү чухал юм а. Анх 1978 онд ашиглалтанд орсноос хойш үйлдвэрийг дагаж хот сөндөрлөн босож энэ үйлдвэр олон хүний ажил амьдралын гараа болж чаджээ. Одоогоор Эрдэнэт үйлдвэр 1082 ажилтнтай Орхон уул аймгаар зогсохгүй Монгол улсыг тэжээж эдийн засгийн гол хөшүүрэг болсон тус үйлдвэр өргөтгөлөө ашиглалтанд оруулснаар үндсэн ажилчдын тоог дахин 33 хүнээр нэмж байна. Үйлдвэрийн ажилчдын тоог нэмсээр орон нутгийн амжиргаа дээшлэхийн сацуу нэг ажилтны цаад гар гэр үр хүүхдийн цэцэрлэг сургууль ахуй амьдралч дагаад дээшлэх юм а. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн өөрөө мөнгөлөх хэсэг. За энэ хэсэг бол цэрийн орон сууцны барилгатаар харьцуулбал 9 давхар 9 орон сууцтай тэнцэх хэмжээний 16 метр куб хөдөлгөөн багтаамжтай томоохон 2 шагуулгатай бүтээн байгуулж чаджээ. За энэ томоохон бүтээн байгуулалтыг 155.4 сая Америк долларын хөрөнгө оруулалтаар United States улсын NATO болон Монгол Оросын хөрөнгө оруулагчид хамтран бүтээн байгуулж чаджээ. Инженерийн хийцээрээ 1-р ангилд орох хүдэр боловсруулах баяжуулах үйлдвэрийн шинэ өргөтгөлийн энхүү ашиглалтанд орлоо. Өргөтгөлийн нээлтийн үеэр ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрээр шилдэг ажилчдыг төрийн дэд одоо медалаар шагнаж мөн хүчит 128 бүхэн барилдаа нэгж зохион байгуулахын зэрэгцээ инэрэл төвийн нээлтийн үйл ажиллагаа мөн болсон юм а. Цэнцүр Эрдэнэ Ойсголон, Орхон аймаг энэ цагт. Алтан буудлаг Улаанбаатар замын үд чиглэлийн 1000 км хурдны автозамын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Монгол улсын 6 аймгийн 25 сум нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх энэхүү замын ажил удахгүй эхэлнэ. Зовг ажлын гүйцэтгэгчээр Чингис Land Development Group ажиллах юм байна. Энэ ажлыг эхлэхтэй холбогдуулан талын зам ба хөгжил сэдвт форумыг зохион байгууллаа. Форумын хүрээнд аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг дарга нар болон бусад албаны хүмүүсийг хамруулсан өргөн хэмжээний уулзалтыг хийлээ. Энэ уулзалтаар Алтан буудлаг Улаанбаатар замын үд чиглэлийн хурдны автозам төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж зам дагуу